За энэ удаад та бүхэндээ Япон эмэгтэйчүүдийн хэрэгэлдэг гоо сайхны аргууд болон зөвлөгөө мэдээллийг хуваалцъя. Япон эмэгтэйчүүдийн гоё сайхан арсны нууц бол зөв амьдралын хэм маяг юм. Япон эмэгтэйчүүд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үнэртэн гэхээсээ илүү арьс үс арчилгааг илүү чухалчилдаг. Японы аж үйлдвэрийн төвийн судалгаагаар арьс арчилгааны болон үс арчилгааны бүтээгдэхүүн нь Японы гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн бараг 3.2%-ийг эзэлдэг байна. Харин үнэрт нь 1%-аас бага хэсгийг эзэлдэг гэсэн байна. Бүх насны эмэгтэйчүүд хэрэгжүүлж болох илүү дур булаам харагдуулах Япон бүсгүйчүүдийн хэрэгэлдэг гоо сайхны зөвлөгөөг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь Япон эмэгтэйчүүд нүрээ бүлээн ус нэмэлт бодисгүй цэвэрлэгчээр угаадаг. Нүрийг зөөлөн цэвэрлэн. Нүур цэвэрлэгээр нь арьс арчилгааны эхлэл юм. Эхлээд нүрэндээ хүрэхээс өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Мөн зөөлөн массаж хийн. Цэвэрлэгч бодисыг хурууны үзүүрээр түрхэж дугуй хөдөлгөөнөөр арьсан зөөлөн иллэг хийн. Мөн түншлэн халуун уснаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь арьсанд хуурайшилт үүсгэдэг ба бүлээн усаар угааснаар арьсны чигийг хадгалахад тохиромжтой. Цэвэр зөөлөн альчуур ашигладаг. Энэ нь арьсан чочрол үсгээс сэргийлж зөөлөн хатаана. Угаах давтамжийн хувьд энгийн арьстай бол өдөрт 2 удаа, хэд хуурай мэдрэмтгий арьстай бол 1 удаа нүрээ угаана. Хоёрдугаарт нь цэвэршээгүй будааны хэвгний төсөөр нүрээ чигшүүлнэ. Цэвэршүүлээгүй будааны хэвгний тос нь түргэн шингэдэг, зөөлөн бүтцтэй үр дүнтэй чигшүүлэгч юм. Энэ нь өндөр дулаан химийн боловсруулалтанд ордоггүй тул витамин Е, В, В3 зэргийг агуулдаг хөгшлийн эсрэг үйлчилгээтэй. Хаан будааны хэвгний төсийг чигшүүлэгч болгон хэрэглэхээс гадна нүүр будалтын будаг арилгах зэргээр хэрэглэдэг байна. Гуравдугаарт нь цагаан будааны нунтаг хэвгээр нүрээ угаах. Энэ арга нь Японы уламжлалт аргаар арьсыг чигшүүл толгор болгож залуужуулна. Широнука нь Япон будааны нунтаг үр хөврөл ба дотоод хэвгний давхарга бөгөөд үүнийг Япон эмэгтэйчүүд олон зууны турш арьс арчилгаанд хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Широнука нь арьсыг чигшүүлж өнгийг жигд болгон үршлээ багасгах хөгшлийн эсрэг үйлчилгээтэй юм байна. Энэ байгалийн гаралтай ямар ч нэмэлт химийн бодис болон хадгалагч бодис, будагч бодис, үнэртүүлэгч агуулаагүй бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой. Энэ Японы уламжлалт арга бөгөөд зөөлөн нарийн торон Японы сараши хөвөнгөөр хийсэн түрхэгч ууттай түрхлэг юм. Үүнийг хэрэглэхдээ устай хольж, цайруулагч нүур угаагч хийх, чигшүүлэгч нүрийн маск болгон түрхэх, эсвэл зөөлөн савнтай хольж нүур цэвэрлэгч болгон ашигладаг. Дөрөвдүгээрт нь арьсаа гуйжуулж гүн цэвэрлэдэг. Үүнд азуки шишний пермент ашигладаг байна. 7 хоногт 1 юм уу 2 удаа гуйжуулж байвал арьс нь гайхалтай нөлөө үзүүлнэ. Энэ нь арьсны өнгийн хэсгийн хуримтлагдсан өхөцсөн эдэсийг арилгаж, эдэсийн нөхөн төлжилтийг дэмждэг онцлогтой. Азукигийн нунтаг гуйжуулагч нь Японы арьс арчилгааны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Азукигийн нунтаг гуйжуулагчаар гүн цэвэрлэсний дараа өөрийн дуртай чигшүүлэгчээр арьсаа чигшүүлнэ. 5 дугаарт нь чигшүүлэгч нүрийн маск хэрэглэдэг. Нүрийн маск арьсыг чигшүүлж бохирдлыг гадагшлуулан арьсны өнгийг жигд болгож нөхцөлийг багасгах үйлчилгээтэй. Мөн арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Япон бүсгүйчүүд матча эрдэс шавар маск хэрэглэдэг. Матча энэ тайвшруулах болон хоргожуулах үйлчилгээтэй эрдэс шавар маск юм. Мөн Япон эмэгтэйчүүд эсийг нөхөн сэргийх, коллагеныг нэмэгдүүлэх сувдан нунтаг маск хэрэглэдэг байна. Эдгээр маскууд нь арьсыг эрүүл гэрэлцэн болгох үйлчилгээтэй. 6 дугаарт нь камилэ цэцгийн төсвийг арьс арчилгаанд хэрэглэдэг. Камилэ цэцгээс гарган авсан энэхүү төсвийг олон зууны туршид үс болон арьсны гоо сайханд хэрэглэгдсээр иржээ. Энэхүү алтан өнгөтэй өвтгөн бүтцтэй камилэ тус нь олон зууны турш Япон эмэгтэйчүүдийн домогт арьс үсний гоо сайхны арчилгаа болсоор ирсэн. Түүнчлэн эртний Японы гейша нарын гоо үслэнгийн нууц нь камилэ цэцгийн тусанд дагуулдаг байсан гэгддэг. Японы камилэ тус нь хурдан шингэдэг, антиоксидантаар баялаг тос бөгөөд нөхс үеийг бөглөрүүлдэггүй онцлогтой.
Тамилиа тусан найрс нөхөн төлжүүлж уян хатан байдлыг сайжруулна. Мөн чигшлийг хадгалж арсыг чигшүүлэх, чөлөөт артикалтай тэмцэж хүрчлэн үүсгээс урьсан сэргийлэх үйлчилгээтэй. Түүнчлэн хөвшилтийн эсрэг болон өргөслийн эсрэг үйлчилгээ үзүүл арс нь тижээл өгдөг онцлогтой. 7-дугаарт нь нарнаас хамгаалах тус хэрэгэлдэг. Япон бүсгүйчүүд нарны тус хэд ягаан туяаны хамгаалалтаа бээли, орол, өмс, сарвчтай малгай зэрэг нарнаас хамгаалах хувцас өмсөж, нүүр хүзүү арьсаа хамгаалдаг. Арьс арчилгааны бүтээгдэхүүн нь өндөр SPA байгуулсан байдаг. Япон эмэгтэйчүүд нарны хэд ягаан туяанаас арьсаа хамгаалахад нарнаас хамгаалах тусыг өдөр тутамдаа хэрэгэлдэг. Түүнчлэн ногоон цай, витамин С-гээр баялаг, хоол хүнсийг өргөн хэрэглэснээр эрүүл мэндийг хадгалахад чиглэсэн цогц арга болдог байна. 8-дугаарт нь бие болон сэтгэлээ тайвшруулах баанд ордог. Японд халуун аршаа их алдартай. Учир нь ус биеийнхээ сайжруулж, дархлаас сэргээж залуужуулдаг гэж үздэг. Халуун аршаа нь Япон хаадын урт удаан наслах, эрүүл гоо сайхны нууц гэгддэг. Халуун аршаанд очих боломжгүй бол давстаа баанд ордог. Халуун уран суух нь ажил ядаргааг тайлж, булчин амраах, хүчний эргэлтийг сайжруулдаг байна. Тиймдээ ч Япончууд тогтмол халуун уранд сууж, халуун шүшүүд ордог бөгөөд үүнийхээ ачаар урт удаан эрүүл саруул амьдарч чаддаг ажээ. Япончууд усанд орохдоо баана төрөл бүрийн урамлаар баяжуулдаг. Үүнд ногоон цайтай баана. Энэ нөхс үеийг агшаах үйлчилгээтэй. Юзуан энэ анхлын үнэртэй тусна сэргээх чигшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Ханокеван энэ нингийн өсрөг үйлчилгээтэй цусны даралтыг бууруулж сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээтэй. 9-дугаарт нь ногоон болон ургамлын гаралтай цай уудаг. Японы цайны уламжлал гайхалтай. Ногоон цаг бэлтгэх үйл явцад сэтгэлээ тайвшруулан бясалгал хийхээс гадна ногоон цайны гайхамшигтай эрүүл орцууд нь арсыг гэрэлтүүлж биеийн хорыг гадагшлуулах эзэжттэй. Япон эмэгтэйчүүд өдөрт доор хаяж 1-2 аяга ногоон цай уудаг. Ногоон цайны арсны хөвшрөлтийн явцыг удаашруулж, нарны хордлогоос хамгаалж, дархлааг сайжруулан зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг. Түүнчлэн Японы ургамлын гаралтай цай нь арсны өнгийг сайжруулахаас эхлээд арсны хорт бодисоос ангижруулах, сарын тэмдгийн мөчлөгийн тогтворгүй байдлыг арилгах зэрэг олон давуу талтай. 10-дугаарт нь төрөл бүрийн тэнцвэртэй хоол хүнсийг бага хэмжээгээр иддэг. Цагаан будаа, гоймын, шар бурцгийн бүтээгдэхүүн, мөөг, жимс жимсгэн, хүнсний ногоо, загас зэрэгтэй агуулгадаг Японы хоолны шимт ижилийн агууламж нь Япон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд урт наслалтанд нөлөөлдөг. Япончууд савхаар хоолдог, савхан сэрээ халуугаас бага хоол төвдөг тул ажиллах үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мөн савх эрхлэх нь хоол идэх үйл явцыг удаашруулж, хит идэхээс сэргийлж, тархинд цатгалан мэдрэмж өгдөг байна. 11-дугаарт нь далд гоо сайхан. Японы гоо зүүн гол цөмд Мяно ашара буюу нүдэнд харагдахгүй далд гоо сайхан хэмээх ойлголт оршдог бөгөөд энэ гоо сайхныг илт харуулах шаардлагагүй, үнэлэгдэхгүй байх зарчим юм. Жинхэнэ гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтдэг. Энэхүү ёс суртахуун нь Япон эмэгтэйд гүн гүнзгий шингэсэн байдаг бөгөөд өөрийн дотоод чанараараа үнэлэгдэхийг хүсдэг. Япон эмэгтэй бол дур булаан байдал, нас, нийгмийн байдлаас үл хамааран эмэгтэйлэг шин чанар нэр төрийг хослуулсан байдаг. Тэд чимээгүй атлаа гүн гүнзгий байдлаар талархал илэрхийлж хардхаас илүү мэдрэгдэх дэгжин байдлыг илэрхийлдэг. Япон бүсгүйчүүд эрүүл зөв хооллох арга ухаан, тэдний арсыг толгор сайхан байлгаа зогсохгүй, гойлог биетэй болоход ихээхэн тус нэмэр үзүүлдэг. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.